Хүний нөөц ажлаас чөлөөлөгдөх. Хүний нөөц гэсэн модуль руу ороод ажлаас чөлөөлөгдөх гэсэн дэд модуль руу орно. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гэдэг нэмэх тавчин дээр дарна. Ажлаас чөлөөлөгдөхийг их ажилтныг сонгоно. Мөн шалтгааныг нь бичиж өгнө. Он сарыг оруулж өгнө. Мөн файлыг авсгаж оруулж өгөх шаардлагатай. Ингээд хад хүсэлт илгээх товчон дээр дарна. Энэ хүсэлт маань чөлөөлөгдөх шийдвэр гэсэн хэсэг дээр гарч ирнэ. Ийшээ дарж орно. Энийг удирлага хүсэлтийг зөвшөөрөх эсвэл татгалзах гэсэн сонголт хийж өгнө гэсэн үг. Зөвшөөрсөн бол төлөвөөс ажлаас чөлөөлөгдөх гэсэн хэсгийг сонгож өгнө. Мөн татгалзаж болно. Ингээд баталгаажуулах гэсэн товчон дээр дарна. Энийг удирдлагын эрхтэй хүн л зөвшөөрч болно гэсэн үг. Ингээд ажлаас чөлөөлөх ажилтаа